улсын Сеул хотод байрлах Мяндууны гудамж гэдэг энэ залуусын гудамж. Яг залуусын гудамж гэж нэрлэсэн байт юм байна те. Учир нь юу гэхээр ингээд дандаа залуучууд ингээд явж байдаг. Мэдээж хэрэг энэ бүр ингээд өчн настай хүнийг бол ер нь харсангүй амьдралын амьдрал одоо яг ажиллаа хийж байгаа мэдчихсэн суулж байгаа ийм хүмүүсд ажиглагдаж байдгийг. Тэм учраас залуусын гудамж гэж нэрлэсэн байна. Энэ залуусын гудамжинд бол одоо ерөөсөө фермийн бүх фигурүүд байж байна. Үйлчилгээний төвүүд, тэр тоглоомын талбай, хүний зугаацуус юу л байна энэ бол ингэж байдаг. Учраас энд ирдэг байна. Мөн түнчлэн энэ залуусын гудамжинд бол би нэг ямыг боддгийн оройдоо бүр их хөдөлгөөнтэй болоо тэгээд тоглоом наадгаа янз бүрийн ингээд зингээд тоглоомууд их байдаг. Хүмүүсийгээ урьяадан дуудах гэх мэтчихдээ. Тэгэхээр ерөөсөө залуучууд энэ PC тоглоод одоо манайд бол PC тоглоод ингээд ер нь тоглох газар байгаа. Харин ч гэж одоо зайсан хэл юм уу тийм гоё тоглоомын талбайтай тоглоомын газартай болсон байна те. Залуучууд энд бол бөөн бөөнөр орж тоглосон ийм сайхан бас зугаац ингээлийн хүүхдүүдийг бас ингээд амар орчинд нэг зүйтэй амруулах ийм орчин бий болсон бас баяртай байгаа. Энэ яг ийм орчныг бүрдүүлсэн учраас ингээд залуучууд их ирдэг байна. Оройдоо бүр олон ингээд маш их үедээ энэ ингээд пик болсон гэж ажиглагдаг. За ингээд залуусын гудамжинд бид нэр эвгүй утга учир юу гэхээр энд бол бид нэр нүд үнэн нүд үнэн юм гэдэг бас нэвтрүүлгийнхаа одоо сэдвийг хөндөж байгаа учраас энд яг амьдралын нүд үнэн явагдаж байгаа юм гэдэг эрхэм үзэгч та бүхэндээ залуучуудтай үзүүлж гаргаж байгаа. Тэгэхээр жоохон зураглалыг одоо бид нэр үзүүлье. Тэгээд энд юу ажиглах вэ гэхээр миний хувьд бол хүмүүсийн хувцас байна. Хүмүүс ер нь явж байхдаа ингээд анд найз нартайгаа явж байхдаа ямар юу яриад байгаа нэг харагдаж байгаа. Ерөөсөн нүдээр хатдаг үнэн. Энд бол ерөөсөн гонсон, гутарсан тийм хүн байхгүй. Эдгүүд маш том хор байсан. Эдгүүд бүгдөө ингээд найз нөхөд хоёулаа ингээд хамтдаа явсан. Нэг хүн явж исэн бүгд уцаараа оролцоод ингээд ер нь тэнд нөгөө амьдрал ер нь энгийн амьдрал өрнөд энэ энгийн амьдрал одоо урхан төлжөөд байна гэдэг энэ зураглалыг л харъя гэж бодож байна. Тэгээ ихэм та бүгд өөрийнхөө баян нүдээр харж хэлээ. Тэгээ зурагч маань мэдээж энэ зургийг одоо фотографтай суулжлаа үзүүлэх ба. Тийм учраас ингээд хэлээ авсан. Нэг өдрөө амьдралыг харъя. Тэ дараарай. Одоо бас нэг ингээд бид нар бас харуулъя гэж бодож байна. Учир нь юу гэхээр нөгөө манайд ч одоо нөгөө сургуулийн талбай дээр нэг сайн дураараа ийм полис цагтаа байдаг харагдаж байгаа юм. Яг иймэрхүү байдлаар бас албан ёсны бас нэг юм сурталчилгааны ч юм уу. Тэгээд яг тэр гудамжиндаа ингээд одоо сахилга янз бүрийн юмнаас сэргийлсэн юм тогтсон хүмүүс байдаг, үйлчлэгээний хүмүүс байдаг харагдаж байна. Тэгээд таны нүд ямар байх юм би бас гисмэтлээ.